Энтгэлч бид нар чи ирж явсан нөгөө Мансур хатагтаатай уулзахад тэр чинь бас их хувцсны талаар маш их тийм чухал одоо яриануудыг бид нарт өгчээсэн шүү дээ. Ерөөсөө л тэр Бабур хааны одоо үр сач хідэн үеэрээ байсан юм бэ. Тий одоо миний мэдхийн 7 хаан байна. Тийм ээ Аурангзеб хүртэл. Тэгээд тэдний ингээд одоо миниатюр зургийг харахаар зэрэг Бабур намагийн зураг Аурангзебийн бас юу байна. Бабураас хамгийн сүүлчийн тэр хаадууд хүртэлх зургуудыг харахаар за нөгөө дээлчин бол одоо яг бүгдээрээ байж байгаа юм да. Одоо Мансур хатагтай ч маш нарийн ярьсан шүү дээ. Харамсалтай нь одоо тэр хаард манай өрөө устсан. Маш одоо харамсалтай. Гэхдээ тэр Мансур хатагтайг нэг ярьсныг чи санаж байна. Одоо тэр улаан цайз ер нь одоо тэр Таж Махал одоо энтгийн тэр уран барилгад Монгол малгайн дүрс бол одоо ер нь бүр илт харагдаж байгаа гэдэг. Тэр одоо манай тэр үед байсан элчин сайд баяр зөрөг агсны ах Санжаа Сүрэнгийн баяр элчингийнхээ машиныг гаргаад том Мансурачин өөрөө хүл муутаад их том даксбитэй тэгээд томоо крест гаргаж машинд начаад тэгээд улаан цайзын яг хажууд очиж нөгөө бүр улаан гудамжин дээр нөгөө крестийн тавиад тэгээд Мансураа суугаад ярьсан штэ. Тэгээд нөгөө англичуудад биднээс авч явсан. Монголчуудад бидэд авч ирсэн. Гэж ярьж байгаа юм да тийм ээ. Их удаан ярьсан өгсөн. Бабур намаа дээр бичсэн байдаг. Ер нь одоо Бабурыг ирэхэд энтхийн гар урлал ямар байсан. Одоо ямар болсон гэдэг талаар одоо бол маш мундаг ярьсан. Тэр ястаа устсан үнэхээр харамсалтай шүү. За тэгэл тэр чинь нөгөө зургал үлдчихтэй. Нөгөө дээдлийн тэр архитектурын тэр гайхамшиг байна шүү дээ. Одоо эртний тэр улаан цайз тэр Таж Махал одоо маш олон гоё одоо тэр их Монголын хаадын үед бариулсан барилгууд байна. Тэрний одоо тэр бөмбөр оройтой малгай одоо манай дээр үеийн хаад ноёдын өмсчүүлсэн малгайуудын хэлбэртэй байдаг юм аа. Мансура хэлжсэн тийм ээ. За энэ төлөв явж байхад нэг тайлбарлагч залуу тааралдаад тэгээд хаанаас явж байгаа гэдэг Монголоос тэгсэн чи ямар гоё юм бэ гэдэг. Энэ Таж Махалын тухай ярьсан өгөөч гэдэг ярьсан авсан. Бас нөгөө хастай цуг явж байгаа. Тэр хаардан цуг явж байгаад устсан. Тэр юу гэж ярьсан гэхээр энэ Таж Махалыг ямар нэгэн хятад ямар нэгэн англ ямар нэгэн энэтхэг гэж байгаа шүү. Хийгээгүй. Энийг монголчууд хийсэн юм аа. Би бүр зураг авч байгаа. Огшин үстэй. Зургийг авч байгаа тий. Тэгж ярьсан өгсөн. Тэр их мундаг. Яг монголчууд хийсэн юм аа. Энэ чи Баабар хааны удмууд хийсэн гэж ингэж ярьдаг. Тэгж хийсэн тайлбарлагч байсан. Тий.